8 дугаар анги. Том давуу тал. Ямар новшин вэ? Энэ Юан гэдэг тоглогч бараг тоглоомыг дуусгах гэж байхад бид энгийн зэвсэг авах гэж навч түүсээр дуусгах юм байна л да. Тоглоом гараад 7 хоног байхад тэр сар эсвэл жил хөдөлмөрлөж байж авах зүйлсийг өөрөө болгож байна. Энэ байдлаараа түүнийг тоглогч гэж хэлж болно гэж үү? Тэр бүх тоглогчдоос нэлээд хэдэн шат төрүүлж явна. Энэ байдлаараа тэр бүхнийг захирах юм шүү. Тэр мууц булхаацж байгаагаас зайлахгүй. Ийм хурдан тийм зүйлсийг олж авна гэж байхгүй. Одоогийн шилдэг тоглогч түүнээс хол ялгаатай байна. Бас хинч биш нэгэн булхаацгүйгээр ингэж явна гэдэгт итгэхгүй байна. Тийм шүү. Тэр булхаацж байна. Хаана вэ тэр тоглоом бүтээгчд? Тэрнийг шийдэх хэрэгтэй. Тэр их чалахтай эсвэл солиотой байх. Улаан цай булхаацаад сэжиг төрүүлэхгүй л гэж бодсон юм бах та. Юаныг булхаацч гэхээр интернетээр нэг тархлаа. Орчин үед ялангуяа алдартай тоглоомд булхаацах нь хуучин цагаас илүү хүн читгэлтэй болсон. Өмнө булхаацагч нарт хүмүүс дургүй байсан боловч арга хэмжээ авдаггүй байсан. Одоо үед булхаацж байгаад баригдвал 10 жилийн байрны түрээснээс илүү их мөнгөөр торгуулах нь өндөр магадaltaй. Бас булхаацагчд 4 жил хүртэл хоригдож байсан үуч бий. Ийм их эрсдэлтэй учраа маш баян нэг л биш бол булхаацах талаар төсөөлөгч үгүй. Гэхдээ энэ төрлийн хүмүүс ч улаан цай булхаацдаг учраас хүмүүс одоогийн хамгийн алдартай тоглоомд булхаацдаг яадаг солиот вэ гэж бодцоож байлаа. Булхаацах гинэ. Цаалынхаа чи юу гэж бодож байна? Чи ч бас энэ Юаныг булхаацагч гэж бодож байна гэж нэг нийл ягаан өмнөхтэй царайлыг залуу тасарсан чонын толгой хөшөглөнгөө асуув. Түүний гарт хар бариултай ганц сэлэн байсан ба үе үед цэнхэр цахилгаан могоо гарч байгааг харагдана. Түүний хажууд хоёр үзэсгэлэнтэй бүсгүй зогсож байв. Хэнцэр харагдах залуу бүсгүй тэнгэр дээрх мэдэгдэл рүү чимээгүй ширтэж байснаа. Тэрний булхаацах үгүй над тамаагүй гэж хэлчихэд хажуудах том хар муур руу хараад. Гэхдээ ариун ангиллын зарц ямар харагддаг талаар сонирхож байна. Түүний хоёр сүлд хар муур бол ямар ч ангиллгүй жирийн араатай. Гэхдээ их хурдан бас хүчтэй. Хэрвээ тулаанчтай харьцуулбал 4-р түвшний сүнслэг шивтэд үүснэ. Ариун ангиллын зарц. Ийм болвол түүний ертөнц технологи өвөл тоож болохоор гүйсч түүний үйлдэл ертөнцид нөлөөлөх болно. Яасан? Бүх залгамжийн жигсаалтын 3-т яваа аянгын эзэн арай хинч биш нэгнээс дарамт мэдрээ юу да? Гэж нөгөө нэг үзэсгэлэнт бүсгүй асуув. Бидний байгаа нөхцөл байдлын талаар юм бодогдохгүй байна уу? Догшоо хатаа гэж хэлээ түүнөр нь хуцтаа хараад энэ тоглох зүйл биш. Энэ Юан гихчээс болж өв залгамжийн жигсаалт тэр яараа эмх замбрааг болж болцсохгүй. Би энэ Юан гих тоглогчийн талаар сонирхоогүй гэвэл худлаа олгоч гэлээ өв залгамжийн жигсаалт тэр яараа гинэ. Тэрч арай хэтэрнэ. Тэр бас нэг булхаацагч л байлгүй. Хэрвээ жинхнээсээ их азтай бас чадварлаг хүн байвал яах юм? Тэр чи юу хийж чадах юм? Тэр асуултыг сонссон ширүү хатны царай нухацтай болж ирээд тэр үед мэдээж би түүнийг өөртөө нэгтгэх болно. Чи ганцаараа тэр талаар бодож байгаа гэж санаа юу? Одоогор нэгт яваа пинк гэр бүлийг мартай ихэд биднийг ярьж байх зур өв залгамжийн жигсаалтанд байгаа бүх гэр бүлүүд түүнийг идэвхтэй хайж байгаа. Тэрийг мэдчихэв. Хин хайж байсан ч хамаалга. Хэрвээ би түүнийг төрүүлж олвол тэр минийх болно. Тэрийг сонссон аянгын хаан түргээд чамтай ярих нь цагийн гар зам байна. Арга гэсний оршуулга дээр бид ирчихлээ гэд аянгын эзэн сэлмээ бэлдэж анхаарлаа төвлөрүүлв. 3 шилдэг тоглогчдын өмнө арга яснууд яг л хүүхэлтэй мэт болох алхаж харагдана. Хурдхан дуусгая. Чамтай байхаар би эвгүүрхэд байх юм гэж ширүүн хатан хэлв. Чийл дуртадаад байгаа үстэй. Ижил даалгавртай учраас л тэр. Явцгаая. Тэд аль хэдийн биднийг анзаарчихлаа. Ширүүн хатан өөрийн зэвсэг болох урт ташуурыг гаргаж ирэв. Цагаанлын хооч дагаж энгийн харагдах сэлмээ урдаа барина. Топ тоглогч гэлээ тэдэнд англи зэвсэгтэй болох боломж гараагүй юм. Тиймээс л тэд энгийн зэвсэг ашиглаж байлаа.
Аянган элемент гэж сэлмээ илж эхлэхэд аянган могоо эргэлдэн гарч ир. Аянган могоо яг л бүжиглэх мэт сэлмийг тойрно. Биеийн сайжруулалт хорд гэхэд ширүүн хатны галбирлаг биеэс цэнхэр гэлбэ гарч бие нь ямар ч жингүү мэт болов. Шүүхэй гих том хармуур түүний өмнө зогсов. Урагшаа гэд аянган эзэн хөлнөөсөө түлхэлт авч арга яснуудын зүг хордлоно. Надад бити тушаагаад бай гэж ширүүн хатан довтлоход цагаан лявхаач бас араас нь зарцтаагаад аав. Шиоха чи Юан түүний дүрийн үзүүлэлтийг хараад гайхсан байв. Тэрээр учрыг мэдэхгүй ч хэлээ энгийн зүйл бол биш гэдгийг ойлгож байлаа. Тоглоом дөнгөж эхэлж байхад ийм хүчтэй хамтрагчтай болчих чинь бараг болохаа юм шүү. Юан өөрийн давуу талыг мэдж байгаа боловч өрсөлдөх гэж тоглоогүй учраас энэ давуу талаа ашиглах бодлого байв. Хилээч Шиохо сүнслэг шивээс сүнслэг хаан хэр илүү хүчтэй вэ гэж ялгааг ойлгохын тулд асуув. Шиохо хачин харж байснаа 1000 дахин. Үгүй 10,000 дахин. Юан хаа дэндүү хол ялгаатай учраас би илж мэдэхгүй байна. Дэндүүх ялгаатай хэр их? Тэнд байгаа бол Шиохо ганц дайрал дээр үгүй чадна гэж Шиохо тэртээ хол харагдах том уул руу заагаад хэлв. Ганц дайрал дээр үгүй хийнэ. Түүний ихтгэлтэй үгэнд Юаны нүдэн золтойл бүлтэрчихсэнгүй. Хэрвээ түүний хэлсэн үнэн бол тэр олон удаа ашиглаж болох цөмийн зэвсэгтэй адил явдаг бөмбөг юм шүү. Яаж тэр нэг муу зарц байна гэж. Түүний оршин буйн тоглоомын тэнцвэрийг алдагдуулах биш гэж үү? Эсвэл тоглогч тэр шатанд хүрэхэд тийм хүчрхэг болох ёстой юм болов уу? Юан тоглоомыг зохиогчд ийм жаах охинд тийм их хүч өгсөнд гайхаж байлаа. Шиохо хүчээ хамаагүй бити ашиглаарай за. Чамайг санаандгүй хот эсвэл ямар нэгэн газрыг сүйтгэхээсэ гэж би хүсэхгүй байна. Гинэтхэн тэр хуваагдсан газрыг хараад нүдэн доморч. Шиохо чи ингэсэн юм уу? Гэж нөгөө хоёр тулдаж байхдаа үүсгэсэн гэж бодхоо болсон учраас асуув. Гэж нэх ботсон юмгүй тайвнаар хариулв. Яанда гэж чангаар санаа алдснаа. Хин нэг санамсаргүй онцгсон бол яах болж байна? Шиохо сонс. Намайг зөвшөөрөл өгөх хүртэл хүчээ ашиглаж болохгүй шүү за. Гэж түүний хүслийг шуудхан зөвшөөрөв. Сайн байна гэд үүссэн хавцал руу дахин нэг харцгаад эргэн харав. Бидний хэнийг харчих юм бол асуудал үүснэ гэд хэргийн газраас холдон яв. Шиохо чи миний зарц олсон юм чинь юу хийх юм? Гэж зарцыг яах ёстойг мэдэхгүй учраас асуув. Шиохо Юанхыг хаашаа чавсан дагаж дараагийн ертөнц рүү замчлах болно. Дараагийн ертөнцөө? Одоохондоо тэр яах вэ? Чиний гэр бүл яах юм? Гэр өрхөж намайг дагна гэвэл тэд юу гэх юм? Юанх миний гэр бүл учраас санаа зовлтгүй гэж нүдэ анивчээ хэлв. Тэгж бодлоо гэд бүтэхгүй л болов гэд толгоос ихсэн түүнийг яах талаараа мэдэхгүй л байлаа. Хэдхэн хоногийн өмнө уулзсан охиноо гэрээс нь авч явахад олон асуудал учирна. Хэрв бод ертөнц байсан бол гэхдээ тэр тоглогч биш дүр учир асуудалгүй байх. Ойлголоо хүснээрээ ол Шиохо гэж бууж өгсөн аястай хэлв.